57-оос нэг хүн төслийг 7 сар хацааж байна. Үндсэндээ бол зохион байгуулалттайгаар энэ ажлыг хацааж байгаа. Энэ 56 айл өрх бол туйлдж шээ. Эрүүл ухаанаар бодоход бүх байрын шинжилгээ гээд бусад иргэд нь гарын үсэг зурчаад хахад шүүхтэр ингээд 6 сарын хугацаанд уяад нийт 56 өрхийн цаатах 300-400 айлын ирэх ашиг бидний амьдрах орчин дээр ийм таагүй байдал үүсгэсэндээ ямар ч ичих юм уу зовирлох юм баггүй харин эсрэгээрээ лайв хийгээл элдв газар худлаа мэдээлэл өгөөд нормальны оюун ухаанаас ийм эсэргүүцэл гарах уу ингээд мэрээд л ямар нэгэн шалтгааныг ингээ хайгаад яваад байх уу энэ иргэнд намайг төлөөлөх шиг би л өгөөгүй энэ хүмүүс шүүхт өгж яваад тэгэхээр би байраа хамгаалж байгаа энэ юмыг би ингээд иргэдээ хамгаалж байгаа гэж үгүй миний эрхийг тэр хүнд би өгөөгүй байхгүй 26 дугаар байран дээр ирсэн байж байна. За энэ бол ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн ийм ажил байгаа юм. За өнгөрсөн жилийн 7 дугаар сард энэ ажил сонгон шалгаруулалт зарлаж Азийн эдэр цамхаг гэж компани шалгарсан юм байна. За манайх бол энэ дахин төлөвлөлтийг хариуцсан ийм аж ахуйн нэгж компаниг өнгөрсөн жил Улаанбаатар хотын дарга өөрөө санаачилж байгуулсан. За түүнээс хойш бол 20 гаруй төслүүдийг ашиглалтын шаардлага хангахгүй энэ хуучны барилгыг шинжлэх 20 гаруй төслүүд явж байна. За 7 дугаар сар шалгарсан гэхээр одоо бараг ингээд 7 сар гаруй хугацаа өнгөрж байна. За 57 өрх оршин суугчтай ийм одоо орон сууцны барилга байгаа юм. За 56 зөвшөөрсөн. Нэг одоо иргэн зөвшөөрдгүй ийм асуудал байдаг. За үндсэндээ бол 57 иргэн аж ахуй нэгжээс нэгхэн хүнээс болоод энэ төсөл 7 сарын хугацаанд гацсан гэж ингэж ойлгож байна. За энэ 7 сарын хугацаанд бол 56 оршин суугч нь бүгд гарцсан. За аж ахуй нэгж бол мэдээж одоо түрээсийн төлбөр энэ 56 хүмүүсийн одоо түрээсийн төлбөрөөс ахуулаад айл өрхийн асуудлуудыг шийдээд эдийн засгийн алдагдлалд ороо явж байна гэсэн үг. За бүх тусгай зөвшөөрлүүд нь гарцсан байдаг. Тэгээ үүнийг бол манай компани өөрөө хариуцдаг. За архитектур төлөвлөлтийн дагалгавар, эскиз, техникийн нөхцөл, за барилга буулгах, одоо магадлан энэ төр гэдэл одоо үндсэндээ бол бичиг баримтын ямар нэгэн зөрчил байхгүй энэ ажил эхлэх ёстой байсан. За энэ ажилтаа яг зэрэг шалгарсан жишээлбэл СТ4 буюу 5 шарын дахин төлөвлөлтийн ажил одоо энэ хавар 2.16 давхар босцсон. Хавар одоо улсын комисс төлөөлөж өгөхгүй байж байна. Хэрвээ 7 сард тухайн иргэн энэ ажлыг эхлүүлсэн байсан бол өнөөдөр бол энэ ажлын 70-80% таа болчих байсан л гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд өнөөдөр энэ дэрж оршин суугчтай уулзж байгаа юм бэ гэхээр нэг хүний асуудлаас болж 56 он гохирж байгаа. Үндсэндээ 99% зөвшөөрчөөд нэг хүн бол тас хүрээцсэн. За хэвлэл мэдээлэлээр бол энэ компани ирэх шиг зөрчиж байна. Одоо ингээд баахан хуулийн үндэслэл, худлаа үндэслэл ярьж гүтгэж одоо намайг хүртэл одоо энэ талбай авс нэг давхрын дангаараа эзэмшдэг гэх мэтлэн олон асуудлуудыг хөндөж байгаа юм. Тэгэхээр энэ 56 иргэн бол манай компани дээр тогтмол ирж гомдол тавьж байгаа. Одоо яаралтай 56 айл өрх. Яаралтай энэ ажлыг эхлүүлж бид нар одоо гэрээний дагуу шинэ байр савнд ормоор байна л гэж. Амьдрах орчноо сайжруулах гэж байгаа л энэ 56 одоо айл өрхийн л асуудал ч шүү дээ, тийм ээ. Энэ хүмүүсийн эрхийг нэг иргэн зөрчиж байна л гэсэн үг. Тэгэхээр ер нь иргэд ухамсартай байх хэрэгтэй байна. Ямар нэгэн ашиг сонирхол байх өндөр магадaltaй. Одоо өөр нэгэн компани захиалга байх магадaltaй гэж бид нар ингэж үзэж байгаа. Хууль хяналтын байгууллагууд одоо бид нар албан ёсоор шалгуулахаас өөр аргагүй болчихно. Нийтийн эрх ашигыг дагахаас өөрсдөө энэ 56 иргэн бол сөрөг нэхэмжлэх гаргаад шүүхэд бас хандж байгаа юм байна. 56 айл өрх. Тийм учраас энэ яг тэр нөхөр бол ганцаараа тэнд амьдраад байгаа. Өөрөө ганцаараа нүүхгүй шүү дээ. Бусд нь бол бүгд нүүцсэн. Тэгээ энэ одоо бусад зөвшөөрсөн айлуудын хэсгийг бид нар бол ингээ нураацсан байна. Одоо ингээ үргэлжлүүлээд цаашлаа шүүхэн шийдвэр гаргаад нураахаас өрцгөө ингээд ажлыг бол зохион байгуулж явуулахаас өрцгөөл гэсэн. Энэ санааг л хэлэх гэж ярьж хүмүүстэй уулзж байна л да. 2017 онд бол манай байрыг иргэний зорилтоор ашиглах боломжгүй болсон тухай шийдвэр гарсан. 17 оноос эхлээд нийт иргэд дээр хилцүүлсэн. За дахин төлөвлөлтөнд орохгүй болгаргүй нэ. Энэ үед иргэн хөрс өгөх оролцоод явж ирсэн. За ингээд идэвхжээд нийт иргэдийн санал хураасны үндсэн дээр эцсрүүгөө юу болж гисэн бэ гэхээр нийт иргэд маань за энэ хуучин байр маань ашиглах боломжгүй болж байгаатай холбоотойгоор дахин төлөвлөлт гэдэг юм руу орё гэд нийслэл рүү саналаа өгсөн. Энэ санал өгөхөд бол 80-аас дээш шав 90% санал өгсөн. Ингээд 90-аас дээш шав гэрээгээ байгуулад барилгаа барих өнөөдрийн төвшин дээр ирэх үед ганц иргэн хөрс өгөх гэдэг хүн компани зүгээс ч болоод сууц өмчлөлийн зүгээс ч гэсэн бидний нийтлэг эрх ашигыг хөндөж эхэлж байгаа байхгүй. Энэ дотор бол өдөр тутам алхам тутамд эрх ашиг хөндөж байгаа. Бид нар байрны нөхцөл сайжруулах нөхцлөөрөө төсөл хэрэгжүүлэгч компаниас
түрээсийн оршин суух хэсэг хувь аваад үлдсэн өөрөөсөө төлөхүүд бол нэмэгдэл зардал гарч байгаа. А хоёрдугаарт нийт иргэд бол 1 хоногийн өмнө ч гэсэн байр руугаа орё одоо эдийн засаг хямарж ингэж гэдэг асуудал дээр бид нар яаралтай ажиллах гэдэг. Тэгтэл бол саад тавьж байна. Бидний нэрийг дур мэдэн барьж байна тий. А 3 дугаарт нь юу гэхээр энэ төсөл бол өөрөө барилгын компани хөрөнгөөр босч байгаа болохоос төрийн өмч төрөг биш. Онцлог. Тэгвэл энэ хувийн хвшлийн компани маань ийм шүүхийн маргаанаас болж сар болгон илүү түрээс төлж байгаа нь манай баригдах барилга нэг тоосгороо ууршиж байгаа байхгүй. Хязгааргүй юм биш шүү дээ. Ингээд орлого нь бидэрт барилга зарлах хэвээр зүйл маань хэрэггүй шүүхийн маргаанд хагасч тавьж байгаа. Дөрөвдүгürt нь юу ярих гэж байгаа нөхөр барилга баригдах төлөвлөлтийн дараалал буюу нийслэлтэй тохирсон гэрээгээр өнөөдөр яг миний энэ зогсож байгаа газар дээр шинэ баригдах барилгын суур бүрэн цутгагдаад хаталт хүлээгдэж байгаа хэвээр. Барилга гэдэг бол зүгээр нэг давхар байшин биш. Олон давхар бүтээц хийц чинь яг хөшүүн хийж, суурай хатаах бүх цаг хугацаанууд нь төлөвлөгдсөн. Энд нүх хөхтөө суур нь хатчих хэвээр хугацаан дээр суурьж өгч чадаагүй зайлуулаач байгаа байхгүй. Энэ бүгд ингээд компани зүгээс санал тавьлаа гэж зөндөө хэлдэг. Хяналтын орны зүгээс санал тавьдаг, иргэдийн зүгээс санал тавьсан ч хөдлөхгүй байгаа дээр нь эцэстээ бид нар юу гэж харж байгаа нөхөр энэ иргэн хөрс өгөх гэдэг хүний эрх ашгийг хангах гэж иргэд нь үзлээ, компани нь үзлээ, төр нь үзлээ, тал бүрээсээ ингээд нэг хүн дээр ирэхэд бол хангалттай хүндэтгэлтэй хандлаа. Энийн цаана миний ажиллаж байгаа бол гэмт хэргийн шин чанартай зүйл ажилладаг. Ерөөсөө л энэ төслийг унгах, өөр компаниг оролцуулах ч юм уу те. Өөр компани өөр эрх ашгийг оруулах замаар өөртөө таатай байдал үүсгэхийн тулд 50 эдэн үнийн нэрийг барьж гинүү гэдэг үндэслэл бүхий таамаглал төрж эхэлж байгаа. За түүнтэй холбоотойгоор ямар эргэлзээ, ямар үндэслэл төрж байгаа нөхөр хүн ерөөсөө эрүүл ухаанаар бодоход бүх байр эзэн шинжтэй гэдэг бусад иргэд нь гарын үсэг зурчаад хахад шүүхтэр ингээд 6 сарын хугацаанд уяад нийт 56 өрхийн цаатах 300-400 айлын эрх ашиг бидний амьдрах орчин дээр ийм таагүй байдал үүсгэсэндээ ямар ч ичих юм уу зовирлох юм байхгүй. Харин эсрэгээрээ лайв хийгээл элдв газар худлаа мэдээлэл өгөөл энэ пар турбагийн компани буулгаад аваад явчлаа, тэгчлээ, намайг одоо алах гэдэг амар өндөршүүлээд ийм байдлыг үүсгэж байгаа байдал дээр эргээд үлдэхээр хөрс өх гэдэг хүний хувьд бол үүнээс илүү маш том эрх ашиг байгаа юм байна. Энэ хүн маань ингээд сошиалаар ингээд сэвэд нь штэ. Нэг асуудал яраад ингээд одоо шүүх хурал нь саяас ярьцлаа 3 дахь болох гэж байна. 3 дахь хойшилж байгаа. Шүүх хурал өөрөө ордоггүй. Энэ иргэнд намайг төлөөлөх шиг би л өгөөгүй. Энэ хүмүүс шүүхт үгэж яваад тэгэхээр би байраа хамгаалж байгаа. Энэ юмыг би ингээд иргэдээ хамгаалж байгаа гэж үгүй. Миний эрхийг тэр хүнд би өгөөгүй байхгүй. Бидний эрхийг буюу одоо ямар ч би хэлээд манайх энэ 26 дуу байрны 26 тоот. 26 тоотыг төлөөлөө яваач гэдэг эрхийг тэр хүнд би өгөөгүй. Надад байгаа эрхийг яагаад тэр хүн ингээд байхгүй эрхийг өөр дөр үүсгэж чи миний өмнөөс яриад яваад байгаа ойлгохгүй байгаа маа. Тэгэхээр энэ дээрээс хил мэдээлэл эрхлэж бас хэлэх гээд байгаа зүйл нь дээр нөгөө эрхээ хэтрүүлээд ингээд хит их ингээд попрод байгаа зүйл дээр та бас анзаараач. Ягаад тэгэхээр энд 57 иргэнээс 56 зөвшөөрсөн буюу 56 хүн чинь тэнэг гэсэн үг бас биш шүү дээ. Энэ хүмүүс бүгдээрээ хуульч энэ дотор чинь манай байвар бүр мэрэгжлийн хуульчтай холбооны гишүүд хүртэл байдаг. Ямар ч дөрвөн хуульч суугаад энэ байгууллагын гэрээтэй маш удаан бид нар сар гараа ярилцж энэ гэрээн дээр нь тохиролцсон. Ингээд танилцсан гэрээгээ бид нар бүр энэ чинь нээлттэйгээр явсан процесс аахгүй юу. Ингээд одоо байгаа процесс нь юу гэхээр нэг айлаас болоо гацчлаа гэдэг юм аа. Нэг нөгөө хэлэхэд одоо миний хувьд ч аяга хохиролтой байгаа зүйл нэгэд би өөрөө төвд гэртээ учраас ажлын байрнаас төвд байдаг байсан. Бас зогсоолчсон энэ байдаг байсан. Одоо төрөөсөө аваад өөр газар нүглээр нэг төрөөс нэр нэмэлт зөрүү төлбөр төлж байгаа. Нөгөө гараашаасаа олно. Хоёрт ажлын байр маань өөрөө холтчихлаар нөгөө эрж очих асуудалд хүндэрчдэг. Ингээд энэ чинь над дээр зохиолж байгаа биш. Энд байгаа 56 айлын бүгднээр нь тохиолдож байгаа. Тэгтэл нэг хүн болохоор надад ийм гэдэг энэ. Тэгэхээр миний хүсэж байгаа зүйл хэрэг энэ дээр бас та ядсыг энэ орон суурь корпорат зүгээс бас тодорхой нэг юм зөвлөм санал байвал өгөөч тий одоо өөр яг ямар процессор явуулах гэсэн юм бэ? Эсвэл байгууллагын зүгээс нь хандаа дахиад шүүхт өгөх юм уу? Эсвэл иргэдэн дахиад 56 иргэд нь өөрөө нийлээд энэ хүнийхээ эсрэг бас өгөх ёстой юм. Ягаад тэгэхээр энэ хүн чинь өөрөө 56-гийн эсрэг нэг гэдэг процесстойгоор бас эрхэн талдаад эхэллээ. Ганц энэ асуудал компаниас зовоох биш. Бас бидний эрх яваад эхэллээ. Үндсэндээ манай байр чинь их олон жил болчихсон. Яг хотын хамгийн сайн байрлалд байдаг гэдгээр бид нар эндээ их сэтгэл хангалуун аятаа сайхан амьдардаг байсан. Тэгээ ерөөсө сүүлийн жилүүдэд байрны маань дотор талмал бүр хичнээн супер засвар хийгээд өнгө будгийг гоёод байхад л болдгоо штэ. Тэгэл дорхноо шалн яаж байгаа л өнөр танар нь хэцүү болоод уус алдаал. За тэгээд манайх энэ булангийн 2 давхартайсан л та. Тэгээд нэг давхараар дүүрэн хоолны газрууд тэгээд ирэхээр чин зэрэг нөгөө 2 давхар чин сүлдээ бүр тэр жом мом нь бол тэгээд нөгөө хулган гүгээд бүр амьдрах аргагүй. Хичнээн тэр хорт цацаад яваад бид нар чи бүр хичнээн супер засвар хийгээд айгүй гой өнгө будгийг янзлаа тэгээд байхтал жомондоо баригд. Сүүлдээ бүр нөгөө юу н тэр шургуулга галтгооны шургуулга чинь хэцүү баг жомо хойлтойгоо хойлж идэх юм уу хаашаа айгүй муухай байдалд байжсэн байхгүй юу. Тэг би аргаа бараад
энэ байраа одоо нөгөө хөдөөнөөс хүмүүс орж ирдэг шүү сүүлдээ бараг тэрэн түрээсэлчээд энэ түрээсийнхэн мөнгөөр өөр газар амьдраад энэ маань хурдан одоо сайхан болосоо гэж бодоод явж исэн чинь ийм төсөл гарч ирээд тэгээ энд нь айгүй баяртайгаар бүр ингээд дэмжээд манай өвгөн бол бүр ёстой нөгөө энэ залуучуудад бүр хэлэх юма хэлээд энэ кампанид тэгээд дэмжээд тэгээд хамгийн гол нь бас хуулийн талаас цаанаа араас энэ нэг дөрөвдүгээр дэлгүүрийн замын цаатлын байр чинь бас бид нар харж байгаа шүү дээ. Ийм болоодохгүй гэж бодсондоо тэрийг айгүй сайн хянаж агаад контролж байгаа. Тэгээд тэдний энэ хуулийн зөвлөх мөвлөгтэй сайн ярьж байгаа. Тэгэл орсон. Би бол энэ нийслэлийн энэ кампани байгуулагдаад эднэр орж ирсэнд бол хувьдаа бол их талархалтай байгаа. Яагаад гэвэл бас бидний тал зогсож тодорхой хэмжээгээр энэ төрийн байгууллага гэдэг юм чинь бас хувийн компанийн одоо тэр үйл ажиллагааг шалгаа бидний талаас биднийг гаргачихгүй байгаа гудамжинд ингээд үлдээчихгүй байгаа гэсэн ийм юутагаар энэ нийслэлийн компанид ч гэсэн их талархалтай хандаж байгаа. Тэгэл одоо юм маань хурдан эхлэх байх гэл ингээд манай ажил энэ ойрхон байдгийг өдөр болгоо явдаг байдгүй. Өдөр болгон нурддаггүй ингээд ашгүй нэг нураагаад эхлэе гэсэн чинь бас байдгүй ингээд тэгээд одоо хөрөлсөхийг би өөр сүлдээ бас жоохон ойлгохгүй л байгаа юм. Тэгтээ энийг хэлж болох ч юм уу юм бас энэ хүн ийм олон айлыг ингэж сэтгцэн одоо зүгээр л байдаг байгаа даа эн чинь. Ягаараа одоо яг ийм байдалд орцсныгоо би ч юмчгүй л дээ. Тэгээд энэ одоо нормальны оюун ухаанаас ийм эсэргүүцэл гарах уу? Ингээд мэрээд л ямар нэгэн шалтгааныг ингээ хайгаад яваад байх уу? Эсвэл манай байр ямар үйлээ тэрийг аягүй сайн мэдж байгаа шүү дээ. За ер нь бол энэ барилга өөрөө ийм барилга байсан. Энэ 26 дугаар байр гэдэг барилга. Ийм барилга байхдаа саяны энэ анхны заснаар анхныхаа тэр засны ачааллаа даахгүй дээвэн доошоо цөмөрч ороод одоогийн байдлаар бид нар буулгаж нурааж ачиж одоо зөөвлөхөөс аргагүй байдалтай ямар ч байсан энэ гээсгийнхэн байр шиг буулгачаад өнөөдөр зөөчөд байж байгаамаа. За ирээдүйд барих байр шингийн тухайд бол ийм дөрвөн блок байшин баригдах юм. Энэ дөрвөн блок гэдэг нь ингээ хоёр тусдаа юм шиг харагдаж байгаа боловч энэ дундуураа ийм хоёр нэр суураараа нийлсэн ийм байшин байгаа. За бидний тухайд одоо энэ 57 айлын 56-тай гэрээ байгуулсан 56 айл нь өнөөдрийн хувьд бол одоо яг муугар ярихад гудамжинд гарцсан л байж байгаа шүү дээ. Байшин өөрөө нураад унчихсан, байшин байхгүй болсон. Одоо энэ хүмүүсийг бид нар нийслэл хоттой байгуулсан, Улаанбаатар орон суугчид компанитай байгуулсан хариуцлагын гэрээ, нийслэлийн засаг даргаас батлуулсан үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг энэ албан баримт бичгийнхаа хүрээнд бид нар хугацаанд барьж ашиглалтанд оруулах энэ нийгмийн хариуцлага үүрхийн үүднээс бид нар энэ байшин барихаас өөр аргагүй байдалд орсон учраас энэ урд хэсгийн байшинг одоо бид нар буулгацсан өнөөдрийн байдал ийм л байгаа. Нөхцөл байдал нь ийм байгаамаа. Энэ гудамжинд байж байгаа хүмүүсийг бид нар 24 сарын хугацаанд барих ёстой, буулгаад барих ёстой байсан чинь одоогийн байдлаар бид 7 сарыг алдчихж байгаа байхгүй. Ингээд 7 сарын хугацаанд бид нар энд ажил хийсэн бол өнөөдөр ямар ч байсан нэг суураасаа гараад ирчихсэн тийшээ дараагийн давхруудынхаа ажлыг одоо барилга бол өвөл зогсгоо байсан шүү дээ. Манай Монгол улс чинь шал өөр болсон. Өвлийн өндөрлөлт барилгыг барьдаг л болсон байсан баг. Бид нар энэ өвлийн хугацаанд бас овоо хэмжээний ажил амжуулах боломж байлаа. Тэгээд ганцхан хүнээс болоод ийм асуудал болж байгаа. Хүн болгон мэдж байгаа тэр талаар.